За энд үнэр жаргал гарч ирсэн байна. За тэгэхээр үнэр жаргал бол түрүүн ялд байгуулсан тамирчтай аваргын төлөө тулдж байгаа. За тэгэхээр ахтуу хоёр тулдж байгаа. Хоёулаа аваргын төлөө шалгараад үлдсэн тийм ээ. Тэгэхээр одоо бас сонирхолтой байна. За энэ уул нь бол бөхөө байгаа. Хоёулаа бол бас бөхөөр барилддаг ийм туршлагатай тамирчтай. За тэгэхээр одоо арай наруу арай өндөр харагдаад байгаа. Энэ гартаа улаан тууцтай байгаа тамирчин бол үнэр жаргал байгаа. Үнэр жаргалын хувьд бол одоо бас тулааны арга барилаар нэлээд идэвхтэй хичээлж бас амжилт үзүүлж байгаа ийм тамирчин байгаа. За тэгэхээр өрсөлдөх тамирчин бол нарийн ярих юм бол тулаанаасаа илүү барилдаанд илүү тасцсан юм хүн байгаа шүү дээ. За тэгэхээр манай Тэнгэрл Ахмад ярих баха. Арай нуруулаг нь одоо тэр гарын зөвхөлтүүд нэлээд сайн хийж байна. Хүчтэй огтуусан зөвхөлтүүдийг манай наадлын арай намхууд руу битээ байгаа нь бол барьж авах гад бас нэг ихэнх хөлөөрөө шилжчих гээл. Энэ үнэхээр бас тулааныг бол сайхан хийж байгаа юм л да. Энэ тамирчид бол үнэхээр юм гайхалтай, маш сайхан өсөлтөөнтэй хийж байна. Тэгэхээр үнэр жаргалын хувьд бол өрсөлдөх тамирчнаа одоо өөрийнхөө ашигтай зайд байлгаад тэгээд довтлогоонуудыг маш оновчтой хийж ялна гэсэн ийм бодлогоор за өрсөлдөх тамирчны хувьд бол үнэр жаргал дээр аль болохоор орж барьж аваад өөрөө бас бүх талдаа хүн учраас бас бүх юм их одоо тэр өчөх боох байдаг юм уу энэ төрлийн тулааныг сонгож одоо тулдах юм бол илүү амжилтанд хүрэх юм боломж бол харагдаж байгаа. За үнэр жаргалын хувьд бол өөрийнхөө чац тэгээд энэ бас гар хөлийн оновчтой довтлогооноор арай илүү боломжтой гэдэг энэ байдлаа мэдэрсэн учраас ийм довтлогооныг өрнүүлээд байна. Тэгээд одоо бие их сайн суллах ёстой тамирчдын хувьд бол за эндээс том болгоомжтой дайрах хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол огтуусан цохилтонд орж болзошгүй. Би ингэж л одоо энэ хан харахад ингээ ажиллахгүй байгаа юм шиг мөртлөө энэ бол одоо бие суллж яагаад нэг хүчтэй цохилтоор тулааны хөвжөө шийдэгч болзошгүй байгаа учраас энэ тийм боломжийг өсөлтөгчтэй хямгаат болтох шүү дээ. Нилээ юм хинэмга үзэж байна да. Энэ тулааны байдлаас харахад бол арай илүү ер нь зодооны эвсэл хөдөлгөөний хувьд бол үнэр жаргал арай илүү байгаа нь харагдаад байгааз. За эндээс барилдаад ирвэл харин одоо ашигтай ийм байдал харагдаж байгаа. За тэгэхээр эндээс одоо хоёр гараг за ингээд энэ бол хамгаалтын байдал зогсож байгаа юм л та. Хэрвээ ингээ энэ хоёр юу ч хийхгүй ингээ удаан хит удаан байдлаар ингээ зогсох юм бол энэ хоёр тамирчныг одоо зогсоогоод салгаад голоос эхлүүлэн толдуулах боломжтой. За энэ дээр нь гарсан энэ гараа авах гээд байна. За авчвал одоо энэ дээрээс нь довтлогоо хийж болно. Тэр харав. За яг энэ саяын байдал яг харагдаж байна. За тэр ашигтай байрлал нь энэ л дээ. Тэр хамгаалтыг арай л дутуу тавиад байна. Яг зааг нь олж харж агаад мордоо сууц энэ үл дээр нь байгаа тамирчинд бол асар ашигтай ийм байрлал да. Эндээс бол за энэ түлхэж байна. Одоо эндээс барилдааны арга барил шилжих. Өгөөл бүр зүгээр шууд наалдаа тэрчих хэрэгтэй л байхгүй. Гарын хүн зохилтуудаар хийж байна. Өндөр жаргалч болохоор гарын зохилт сайтай болохоор их хүн зохилтууд ирж байна. За тэгэхээр энэ за эндээс одоо татах гэдэг энд бас энэ гар салгаж ингэж өхөл хэцүү. За энэ хэцүү боллоо шүү. Энэ одоо татлаа. За энэ асар туслалтай. Зөв энэ бүхний одоо аргагүй баста цусаа хартал үзсэн тийм ээ. Жинхэнэ энд бол одоо үзэгчид асар их огшиж хачин болсон л доо арга байхгүй одоо үнэр жаргал наашир гэсэн. Энэ хараа ийм их тулааны одоо хоршаар байдаг байхгүй юу. За тэгэхээр энд бол одоо ивэ болохгүй юм л да. Өнөө нэг олон удаа ингэж тулаанд орох тулааны арга барил дэвшөө сайн суралцах шаардлагатай юм эндээс харагдаж байгаа. Тамирчдын туршлага. За одоо энэ ингээд өөрөө хамгаалчаад үнэр жаргал бол эргээд байна. Хөлд нь одоо жигээд эндээс одоо өөрөө босоо байгаа байралдаа ашиглаж чадахгүй л. Хэрвээ энд энэ таарад ингээд толцсон. За эндээс босчихлоо одоо.
За тулаан бол үнэхээр юм бас сонирхолтой. Өвөр мөц ийм тулаан боллоо. Тэгээд яг одоо бас одоо дараагийн хараа байна тий. За эндээс бол авраг одоо болно. За тэгээ Мөнх хотын хувьд бол энэ бүх хүн л дээ. За одоо өндөр жаргал бол маш сайн барилдаж байна да. Энэ олсыг татчих хэрэгтэй. За эндээс тэг ингээ биеинд нөрөхгүй олсыг татчих хэрэгтэй. За Мөнх хот бол өөртөө байгаа боломжийг л ашиглаж тулдах хэрэгтэй. Өндөр жаргалтай бол өчөх, боох, энэ мэхний барьцанд л шилжүүл илүү ашигтай. Гэхдээ өнөр жаргал бол өөрөө бүх хүн учраас энэ барилдааны бас арга барилын тийм давуу байдал өгөхгүй байна. За Мөнх хот бол одоо эндээс хамгаалтыг сайн хийх хэрэгтэй. Зөв яг энэ ийм л одоо хөл рүү ингээд оруулахгүй. Энэ бол бас идэвхтэй хамгаалтыг хийж л. Идэвхтэй хамгаалт хийж харж байгаас дандаа өвдгөрөө тэрдэг. Энэ бол өрсөлдөгч ойртол болохгүй. За энэ бариад байгаа. За эндээс тун зүг. За тэр олс барьж болохгүй. Энэ хооронд ашиглаад одоо босчлоо. Тэгэхээр зэрэг энэ хотод бол бас зөв тулдаж юм л та. Бас энэ туршлага сууж байна. Энэ тулаанд оролцсны дараа бол энэ тулдсан бүх тамирчид файтинг буюу чөлөө тулаанаар тулдах асар их том туршлагыг олж авнаа. За эндээс өнөр жаргал бол хуурах ийм одоо хөдөлгөөн хийгээд байна. Энэ хууралтыг өшөө их одоо дүрслэлтэйгээр хийх юм бол өрсөлдөх тамирчнаа бүр их сандаргадаг. Тэгээд тэр бол ашигтай байдалд орох хэвээр. Энэ урд гараар одоо ингэж мөргүүлэх энэ бол урд гараар энэ энд ашигтай байралд орлоо доо. За энэ хөндлөн энэ бол одоо өнөр жаргалын хувьд бол асар давуу. За Мөнх хот бол энэ дээр одоо том болчимгүй байрлал шилжсэн энэ алдаа гарчлаа л да. Энэ дээр л одоо эвэн таарсан бол түрүүнийхээ барилдааны аргыг сайн хэрэглэх хэрэгтэй. За өнөр жаргалд бол үнэхээр ашигтай. Ингэж жагаад нэг гараараа очиж байгаа. За эндээс хөл ороод ирлээ. За ийм байдалд бол одоо толгойгоо хамгаалахад үнэхээр хэцүү болно. Саяын одоо тэр одоо хөл гарыг хавчиж татж жагаад энэ тэр одоо давталдаг ийм давталгаанууд хүртэл биш шүү дээ. За энэ гараа их буруу өглөө дээ. Сая бол одоо тэн дээр татаад өччих болох байсан байхгүй тийм ээ. За. Тулаан. Энэ өнөр жаргал одоо гараа өргөө явчлаа. Ингээд тулааны ялалт бол шийдэгдчихлээ. За Мөнх хот бол энэ сайн шилдэг тулаанчтай сайн тэр бас тулдлаа.